байхгүй учраас Photoshop дээр хэрхэн хийх талаар хичээл хүргэе. Тэгээд камерандаа ч гол бичлэлтэй ерөөхдөө дуран гэд би бичсэн байгаа. Ийм хүүн ханштай дуран байдаг. Өстой тэнгэр татцсан аимшигын дурангууд байгаа. Гэхдээ хамгийн гоё дуран гэж би хувьдаа боддог. Тэгээд ерөөхдөө маш их өргөн үнцгийг хамардаг. Тийм болохоор зураг маань илүү блүртэй, илүү бөкий гарч өгч чаддаг. За жоохон томруулж харуулъя. За энэ биш байна. За энэ болохоор Nikon-ы юу байна? Дуран байна. За ерөөхдөө tilt shift effect маань ерөөхдөө өнөөдөр та бүхэнд иймэрхүү маягийн хийж үзүүлнэ. Гэхдээ миний энэ шиг тийм гоё болж чадахгүй бах. Яг өөрх хэмжээнд өөрхөө хийдэг аргаар та бүхэнд хүргэх гэж байгаа. За энэ Canon-ы 17 мм-ийн дуран байна. Энэ fish eye-тай байна. За энэ болохоор Tokino мөн үү? За ямарс нэг иймэрхүү дурангууд байдаг. Энэ ерөөхдөө архитектур маягийн барилга байгууламжийн зураг авдаг дуран байгаа. За миний бэлтгэсэн хичээл маань өнөөдөр иймэрхүү байна. Тэгээ та бүхэндээ өнөөдөр энэ хичээлийг хүргэнэ. За би энэ зургийг болохоор өөрөө хинтээ гэртээ байж байхдаа авцсан. Тэгээд энэ зургийг та бүхэн өнөө ашиглаж болно. Тийм болохоор энэ зурган дээр хэдүүлээ явчаа. За материал маань зураг маань энэ гэж байна. За ерөөхдөө нэг иймэрхүү зураг байгаа. За түүнийг Photoshop руу оруулъя. Photoshop. За энийг би унтраач хийцэн хийгээ дууссан өмнө хийгээд үзчихлээ яах вэ? За файл open. За зураг оруулаа. За одоо зураг хэдүүлээ эхлээд хасч танаж бас ямар нэгэн байдлаар өнгөнүүдийн тодруулж өгнө. Яг тэгэхээр tilt shift effect маань ялгарч байдаг үйл маань өнгөний контраст буюу тодрлуудын нэмээд өгчөөр бас илүү гоё тийм хүүхдийн тоглоом шиг юм шиг харагдаад байдаг тийм тал байгаа. За crop ин эхлээд. За crop. За дээрээсээ дөрөвдөх crop төлөө. За энийг C үсгээд дарсан ч болно. За явлаа. За миний хувьд энэ хашаа хүртэл хад болчихж байгаа. За enter. За үнийг одоо өнгө оруулж өгнө. За adjustment. За Windows-ны adjustment. За энэ одоо Adobe CS3 хэрэглэдэг хүмүүст байхгүй байвал би яг одоо энэ Adobe Photoshop CS5 дээр байгаа хувилбараар хийхэ боллоо. За яг тэгэхээр нийтлэг хүнд байгаа Photoshop дээр тааруулсан тийм хувилбар юм. Тийм болохоор Photoshop дээр CS3 дээр маань adjustment гэсэн хувилбар байдаг гэдгийг сайн мартчихад байна. За тэгэхээр үнийг дахин нэг хөвлөчье. Төлөө. За энэ маань болохоор нэрлэнэ. Color correction. За одоо энд өнгө оруулна гэсэн үг. За image adjustment brightness цаахны удаад хэдүүлээ тодрлуудаа нэмээд үгүй. Энийг нэлээд өндөр байх хэрэгтэй. За эхлээд харанхуулж өгнө. Дараа нь тодрлууд нь нэмэлж өгнө. Зураг маань гоё тодроод ороод ирж байна. Окей. За дараа нь дараа нь явах лээ. Тий. Adjustment. За юу хийж болно? Curve гэж болно. За энийг хэрвээ та мэддэг бол заавал ингээд энэний дагуу өөрийнхөө хүснээр өнгөнүүд нь тодруулаад өгч болно. За нэмээд үгүй. За дахиад тодруулаад ирж байна. За одоо хэдүүлээ өнгө болгон дээр нь өнгө шахаж өгнө. За read-ийг жоох нэмээд үгүй. Дунгууд гоё ногоонууд маань тодороод ороод ирж байна. За green. За green-ээ дахиад нэмээд үгүй. За инхээр ягаан бол авчин тэгэхээр ирэхгүй. За blue. За ерөнхийдөө энийг хэдүүлээ ногоон өнгөөр зохиомжлсон дээр л дээ. Яг тэгэхээр энд өвс их давамгаалцсан ногоон өнгө байгаа учраас хэдүүлээ өвс маань илүү гоё өнгөнүүдийг тодруулаад өгч байгаа болов уу гэж ойлгож байна. За окей. За одоо хэдүүлээ нөгөө focus онгаа маягаар хий. За үнийг дахин нэг хөвлөе. Ой, за үнийг окей гэж барьлаач.
За одоо энд хэдүүлээ нэг blur-нэ. За files-ны blur. За lens blur. За ийм хэсэг болоод ирчихв тийм үү. За таних дээр минийх урд нь бэлдсэн байгаа учраас бэлдснээр маань харагдаад байна. За тийм болохоор preview чагтлаад ямар шүү хэмжээнд градус нь харагдах үгтэй нэмээд өгнө. За radius буюу хэмжээг нэмээд өгье. Одоо blur-ийнхээ тодрлыг нэмээд өгнө. За blue curve нэмээд өгье. За иймэрхүү байх болно да. За окей. За одоо юу яа? Одоо eraser гэдэг төлөвлөд нь шүү дээ, тий. Одоо нөгөө юугаар бол балруулмал гэж яриад байдаг. За үүнийг хэдүүлээ. Маш энгийн нэр ингэ хийчих. За маусаараа дарлаа. За ингээд болоо. За ингээд машин жижигээр ороод ирж байна. Бааш ингээд ороод ирж байна. За одоо зургаа жоохон тодорхойлтой болгоод өгье. Яагаад тэгэхээр үйл хэлэг бүдэгдүү харагдаад байна. За тэгээд фильтрлээ орлоо. Sharpen. Unsharpen. За энэ маань ерөөхдөө зургийн ирмэг за илүү жоохон детальтай хэсгүүдийг тодруулж өгдөг төлөвлөдөг. За одоо нэг хадгалаад тэгээд дуусгая да хичээлээ. JPG. За өмнө нь хадгалсан байсан учраас энийг дэтэд хадгалчих. За энийг бол мэдээж та хүснээр өгч болно. Макс тавталтын дөө. За ингэ боллоо. За тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Тэгээд асуух зүйл байвал комментээр хэлдээгээрэй.